guys, хоолойход болон татар морил. За өнөөдрийнхөө видеогоор амар хөөрхөн гоё шоколадтай куки хийх болно. Тэгээд бүгдээрээ эмчлээ үзээд миний хийснийг туршаад үзээрэй. Гоё юмстай болж байна. Бид нарын орсон болохоор сүү, тэгээд Улаанбаатарын маань 3 төрлийн гурил орж байгаа. За тэгээд өндөг, тэгээд оёс, тэгээд молоко энд ингээ харагдчихж байгаа ч юм. Эдгээр ингээд орж байгаа. Тэр болохоор 2-3 төрлийн куки хийм. За нэг нь болохоор оёстой, за нөгөөх нь болохоор шоколадтай батчих. Тэгээд бүгдээрээ надтай зөв байцаарай. За бүгдээрээ шоколадтайгаа ихлээд хийм. За тэгээд мэдээж шоколад маань хэрэг болно. Наран цэцгийн тост. За хэрвээ наран цэцгийн тост байхгүй бол масл хийж болно. Манайд болохоор масл байхгүйсэн. Тэгээ наран цэцгийн тост байсан болохоор одоо наран цэцгийн тост хийж байна. За наран цэцэг болохоор за тасаа болохоор за нэг аягийг ер нь хийхэд болно. За энэ аягны нэг 3-2 тань хийхэд юм болов. Сахар болохоор нэг энэний 2-1 яг энэ сахар, ванилин сахар гэж байна. Гэтэ талыг хий. За нэг өндөг. За одоо бүгдээрээ утган тэрээрээ китигэрээ. За какао жоох хийх гэж байна. Какао ер нь бол хүснээрээ хийхэд болно дөө. Би болохоор нэг хийх бас хийхгүй юм. Жохон л. Гурил дээр болохоор of course Улаанбаатарынхаа гурилыг шилнэ. За нэг аяг. Тэгээд хэд тал. Ер нь бол хэрэг куки хийхээс шалтгаалаад өөрсдөө нь мэдээж үү. Какао ер нь жоохон их болсон болохоор жоохон амтын зүйл маягаар сүү жоохон хийж өгнө. Тэ нэг энэ жижиг аяаны талаар хийж өгнө. Нэг халбар давс дахиад хийж өгнө. Тэгээд хөөл өгч жаа. Дахиад нэмээд нэг аяг хийх юм даа болов. За одоо болохоор нэг юм болж байгаа юм бол яг нэг зур мөн. Яг хэлбэрт оруулаад ингээд бүр хэлээд хийхэд бол хангалттай болохоор яг одоо шоколада хийн. Төшөөлсөн. Тэгээ тийм болохоор халбар шоколад өгнө. Одоо бүгдээрээ
Энэ дээр нөгөө нэг сэлхэн цаас илчтэй юм. Тэгээд тэрийг аваад ивснэ. За дивчтэй. Таслж өгөн. Яа. Таслаг юмараа ингэ. Одоо бүгдээрээ хэлбэрт оруулаад энэ дээрээ тавьж өгнө. За би сая гараа уцаа одоо гараараа сайхан бүр хэлээд. Тэм болох байна. Гэтэ амар том тийм кукинууд болж магадгүй байна. Миний ер нь кукинууд жоохон том болох гэдэг. Хайлын чижэнжэгүй ганцж болоо хийхин тулд бод эсүүсэн өнөдөө. Ер нь бол арай жоохон тасалж байгаад тэгвэл бүр хэлэл зүг шүү дээ. Тэгэхгүй бол гаранд чинь жоохон аль. Яг ингэж бүр хэлээд тавьчлаа. Одоо бүгдээрээ ийм 15-аас 20 минут тэгээд 180-аас 200 градуст. Тэгээд ийм болсон байна. Замын байтер sour.